За сайн бацгаана уу та бүхэндээ. Өнөөдрийн мэндийг хүргье. За тэгээд бид хоёр нас ийш тийшээ явж аялаад тэгээд одоо л аа подкастнда эргийллээ. За та хэд маань бас зунаа сайхан өнгөрөөсөн байх гэж найдаа. За тэгээд сайн уу цомоо. Сайн одноо. За зуныг сайхан өнгөрүүлвөө. Зуныг сайхан өөр бүтээлтэй өнгөрүүллээ. Хөдөө явлаа. Тэгээд юмнуудаа зэгцэллээ. Тэгээд одоо яг хүүхдүүд хичээлдээ орцсон. Итгэвчээл байж ин да. Аа. Ер нь бас тэгж ажиглаад байгаа яг нийтээрээ манай монголчууд би бас сайн зуныхаа амралтаар Монгол яваад ирсэн. Айгуу гоёсэн. Хөдөө гадаа яваад. Тэгээ яг нөгөө нэг 9 сараас бүгдээрээ аль сайхан ажилдаа иш хүчтэйгээр ороод тэгээд яг юмс хөдөлгөөнд орж эхэлдэм болов гэсэн нэг тийм тэг санагдсан. Мгм. Тийм тэгээд хоёул өнөөдөр ярьснараа аа ер нь намрын үйлрэл буюу 9 10 11 сарынхаа ерөнхий төлөвийн талаар ярилцъя. За тэгээ. За тэгвэл одоо хоёлоо шууд эхлэе те. Тий эхлэхээс өмнө нэг юм хэлэхэд байна штэ. Яг нөгөө нэг хамгийн сүүлийн дугаар дээр чи нэг миний 7 8 6 7 8 сарыг нэг ерөнхий тайлбарт ерөнхий хэлсэн штэ. Мгм. Тэгээд одоо яг эргээд дүгнээ харахад бүр яг тийм байсан. Тэгээд яг ингээд сонсцохоор бас айгу гоё идэм билээ. Яагаад гэх юм бол яг нөгөө нэг сонссон ерөнхий таймероо сонссон учраас яг ингээд юмнуудаа бас ингэж ойролцоогоор төлөвлөөд тэгээд ингээд явчингууд айгу амарч юм шиг тэгээд нөгөө нэг одоо confirmation буюу ингээд баталгаа болоод тэгээ одоо жишээ нь 7 сар чи иймэрхүү өнгөрөн шүү одноо чи ингэж аялаад ингэж амраад тэгээд 8 сарда нэг иймэрхүү байшгүй гэд хэлсэн болохоор тэгээ яг тэр зүйл үйл явдланд автагдаад ч гэдэг юм уу яг адилхан байнгут яг тэр нь нэрээ яг цомон гэж хэлсэн шүү дээ. Надад бүр амар гоё ясаа энэ зон. За сонсгол таатай байна. Тэгээд Тийм. цагийг сайхан өнгөрүүлж чадсан бол тэгэхээр Тийм. өмнөөс нь баярлж байна. Тийм болохоор зэрэг 9 10 11 сараа бас их тогтолтой бушуухан сонсомоор санагтаад тэгээ бас сонсож байгаа хүмүүст минь бас айгу хэрэгтэй ах болов уу гэж бодож байна л доо. Мгм. Тийм. За. Тэгэлгүй яах вэ? Аа. Ерөнхийдөө яг энэ ерөнхий төлбөрт болохоор бүх хүмүүсийг ижил үйлчилж идэг багхгүй юу? Яагад гэвэл бид нар чинь бүгдээрээ л яг нэг хорвоо ертөнц дотор хорвоо ертөнцтэй захирагдаад, улиралдаа захирагдаад, цаг хугацаанд захирагдаад амьдарч байгаа шүү дээ, тий. Тэгэхээр яг нөгөө тухайн хүнээс хамааралгүй яг энэ цаг хугацаа чи өөрийн гэсэн энергитэй байдаг. Тэгээ тэрийг яриад байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ өөрийнх нь энерги нь бүх хүмүүсийг ижилхэн үйлчилдэг байгаа. За тэгээ энэ болохоор яг бүх хүмүүс ижилхэн амьдрах юм уу гэж асуух юм бол үгүй. А яг энэ суур мэдээлэл дээр үндэслээд яг өөрийнх нь одоо сар нь ямар байх ингээд аль аль мэдээллийн цугт нь а ашиглавал илүү нарийн болж өгдөг байгаа. Одоо бид нэр хоол хийхэд ч гэсэн зүгээр нэг бантан хийлээ гэж бодоход бантан болвол яг юм ерөхий болчихж байгаа. Тэр бантанг яг юугаар баяжуулах вэ? Тухайн яг ямар амттай бантанд дуртай юм те? Ямар зүйл нь өөрт нь илүү зохитын гэдэгтэй л ичлэн гэсэн үг. За тэгээ хоёул өнөөдөр 9 сараас эхлэе. За. За 9 сар болвол яг ингээд бодох юм бол хүмүүс ингээд сая чи хэллээ штэ хүмүүс ингээд итгэвчээд эхэлсэн. Тэгээд нөгөө нэлийн амралтын байдалтай байжгаад зарим зүйлүүдээ ингээд 9 сар руугаа нэлийн шахаа төлөвлөсөн байх уу гэдэг үүднээс ерөөдөө 9 сар дээр нэлийн жоохон ач холбогдол гэж ярмаар санагдаж байна. Яа тэгэхээр 9 сар маань өөрөө 2025 оны одоо 2025 он маань 9 тонны энергитэй он шүү гэдээ хоёул өмнө ярьж байсан шүү дээ. Тэгэхээр 9 сар маань энэ жил ч гэсэн яг 9 тонны энергийг илэрхийлж байгаа сар байгаа. Тэгэхээр энэ нөгөө 2025 оны гол зорилгыг хамгийн хүчтэй, хамгийн идэвхтэй байлгаж байгаа сар маань 9 сар байхгүй юу? Гэтэл энэ сар маань өөрөө юмыг за одоо хоёлаа энерги төсөөлье гэж ярьж штэ яг тэрнгээрээ ярьж ихтэй эн чинь өөрөө төгсгөл цэвэрлэгээ дүгнэлт гэсэн энерги багхгүй юу. Тэгэхээр нөгөө жоохон зөрчилдөд байгааз нэр 9 сард шинэ юм эхлүүлэх гээд байдаг.
Аха. Сарын энерги маань өөрөө эсэргээрээ болчиход байгаа байхгүй юу? Тэгээ нөө шин зүйл рүү орох гээд байдаг. 9 сарынхаа энергид шаардж байгаа биднээс шалгалт авах гээд байгаа шаардаад байгаа зүйлээ хийхгүй болвол яг нөгөө ихлүүлэх гээд байгаа юм маань жоохон юм хасах энергитэй байх үе. За тийм байгаа. За төгсгөл цэвэрлэгээ дүгнэлт гэдэг нь юу вэ гэхлээр хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө бол дуусаагүй ажлууд байгаа. Тэр шин зүйл эхлүүлэхээс өмнө дуусгаагүй байгаа зүйлүүдээ дуусгаарай гэж захимаар байна. Мгм. Тэр ажлууд маань заавал яг юм ажил зэрэгтэй холбоотой байх албагүй зүгээр өдөр тутмын амьдралд бидний яг нэг хийж байгаа дундуур нь орхисон зүйлүүд байгаа штэ. Тэгсэн мөртлөө яг нэг дуусгах шаардлагатай байгаад идэг тийм зүйлүүд байж идэг. Жишээлбэл одоо бид нэр гэртээ нэг юм жижигхэн засвар хийж илээ гэж бодоход тэрийг одоо дутуу орхисон байх те гих мэтчлэн жижиг зүйлүүдээс эхэлдэж шүү. Заавал юм том зүйл байх албагүй. Одоо аха. Мм. Одоо нөгөө нэг найзынх нь ойлгож байгаагаар болохоор зэрэг одоо юм гэсэн 9 тоо чи өөрөө нэг энергитэй. Тэгээд Мгм. энэ ом маань ингээд өөрөө 9 тооны энергитэй. Дээрэс нь ингээд энэ сар маань 9 сар болохоор зэрэг тэр бүх юм арай илүү одоо хүчтэй байна гэсэн үг л гэж ойлгоод байна. Тийм. Тийм. Яа тэгэхээр энэ жилийн хувьд болохоор 9 сар өөрөө 9 тооны энергитэй байхгүй юу? Одоо дараа жил болохоор 9 сар өөр тооны энергитэй байх байхгүй юу? Тийм. Тэгэхээр Мм. нөгөө нэг 9 тооны маань энерги маань өөрөө ямар үлээ гэдэг дээр л одоо манай цаамуу тайлбарлаж хэлээд байгаа гэсэн үг л гэж ойлгож байна л да. Тийм. Тийм. За тэгэнгүүт энэ сар чи өөрөө бас аа сарны болон нарны хэртэлттэй үе байгаад байгаа штэ. Тэгэхээр энэ хэртэлт бас хүмүүст нэлээд нөлөөлж идэг. Тэгэхээр энэ айл алийг авч үзэх юм бол айгүй тийм хүчтэй сар байгаад байгаа байхгүй юу? За хүчин юунд байгаа вэ гэхлээр илүү тийм сэтгэл зүй болон хүний нөө эмоц байгаа шүү дээ. Сэтгэл хөдлөл рүү айгүйх нөлөөлдөг Аха. сар байгаад байгаа юм. За тэгэхээр нөгөө илүү жоох өөрийгөө тайван байлгах, өөрлөгөө жоохон өнгийж харах, дотоод хүнээ сонсох. Тэгээ тэр дотооддоо сэтгэл дотроо байгаа зүйлүүдээ бас цэгцлэх. Одоо эн чинь цэвэрлэгээ, дүгнэлт, төгсгөл гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр цэгцлэх, дүгнэлт хийх би ер нь яг а зүв байсан уу, буруу байсан уу, за одоо ийм одоо өмнө саруудад болсон таагүй зүйлүүд байгаа бол тэрийг за энэ ингээд ийм туршлага болж үлдэх ёстой байсан юм байна ч гэдэг юм уу те. Ингээд нөгөө тавьж явуулах сар байгаа бас. За цэвэрлэгээ гэдэг чинь өөрөө бас тавьж явуулах гэсэн үг байгаа байхгүй юу? Тий. Одоо нөгөө нэг ийм л байна л да. Одоо чинь нэг хин нэгэнд гомдоос ч гэдэг юм уу тэр намайг тэгсэндээ мэгсэндээ гээд нэг өмнөх жилдээ эсвэл тэрний өмнөх өмнөх жилүүд болсон нэг тэр сэтгэлзүүд ингээд жоохон хүнд өргөд байгаа юмнууд байгаа штэ. Тэрийгэл ингээд нэг сайхан гүнзгий амсгаад тавиад явуулчихвал гой хөнгөрөх юм шиг санагдаад тийм л мэдрэмж төрж ин л доо. Тий. Одоо чи яг өөр дээр ингээд ойлгоод авчиж байгаа байхгүй тий. Чиний хувьд болохоор яг тгийх шаардлага байгаа учраас амнаас чинь тийм үг гарч байгаа байхгүй юу? Тэгээд найз нь бас нүүдэр тийм айгүй бодолт ихтэхгүй ингээд ерөөсөө нэг ингээд таймер сууж чадахгүй байгаад гэсэн. Тэгж байгаа би өнөөдөр яасан бэ гэх юм бол би нэлийн удаан тэмдэглэл бичсэн. Аа. Ингээд сэтгэлдүүдээ ямар мэдрэмж төрж ийн ингээ юу намайг ингээд амар одоо боолдор хийгээд ингээд миний сэтгэлдүүд ингээд байнгын бодогдоод ямар одоо бодлоод ингээд өдөржингөө эргэлдээд намайг тайван байлгахгүй байна гэдгийг сайхан дэвтэр дээрээ ингээд бичээд тэгээд бол юмгүй гой хөнгөрсөн байгаа. Тэгээд цаанаасаа л тийм сэтэл төрж ийн гэдэг чинь бас л нөгөө цаг хугацаанд ингэж зөв таарж байгаатай холбоотой байх л гэж бодож байна л доо. Тий, яг зөв. Яг зөв. За. За дараагийн сэдв болохоор 9 сард харилцааны асуудлууд байгаа. Харилцаан дээр ямар нэгэн байдлаар одоо ийм дүгнэлт болон ярилцах зүйл байвал ярилцах. За үл ойлголцол байгаа бол одоо ярилцаад тэрийг нэг цэг тавина гэсэн үг. Одоо би бинийгаа ойлгохгүй ингээд тэгээд яваад ах биш цэг тавих. За дээрэс нь юм сургаалт одоо хүмүүс ч ингээл бид нар ч суралцаал явж байгаа ч тийм ямар нэг юм сургаалтанд бүртгүүлсэн тийм зүйл байгаа бол энэ сургалтуудаа дуусгах, шалгалт өгөх шаардлагатай бол тэр шалгалтаа 9 сартаа багтааж өгөөд тэр шалгалтынхаа сертификат ч юм уу үнэмлэх ч юм уу тийм зүйлүүдээ авах юмнуудаа хийж дуусгах хэрэгтэй Мм. байгаа.
Тийм байна. Дуусах нь цэг 50 гэдэг тэгэнгүүт даа ганцхан материалыг гэлтгүү бас нөгөө нэг одоо яг л нөгөө түрүүний дурдсанчлан одоо уустахгүй хөстэй бол уустахгүй гэдэг ч юм уу те эсвэл хин нэгэнтэй үл ойлголцсон бол тэрийгээ сайхан ярилцдаг ч юм уу. Ер нь сэтгэл зүй болон за тэгээд нөгөө нэг эд материал тал дээрээ нэг ихлүүлсэн юм аа сайхан хийгээд дуусгачих л таар юм байна гэж ойлгоод байна найз нь бол. Тийм, тийм. За тэгээд хоёулынгийнх нь нөө цэвэрлэгээ гээд подкаст байгаа шүү дээ. Тийм. Тэн дээр өгсөн бас зөвлөгөөнүүдийг дагах хэрэгтэй байгаа. Тодорхой хэмжээнд. Одоо нөгөө утсаа цэгцлэх, компьютераа цэгцлэх, орчин тойрноо янзлах, хаях зүйлээ хаях гэдэг нэг тийм юмнууд байгаа даа шүү дээ. Тэд Тийм. нар бас цуг явж байгаа. За. 9 сарда багтаагаал ингээ сайхан хэрэгтэй хэрэггүй юмнуудаас хог навшоо хаяал тэгэл утмцаа сайхан цэвэрлжүүл болно гэсэн үг үү те? Тийм. За тэгээд одоо нэг дүгнэлт гэдэг сар гэсэн шүү дээ. Мгм. Тэгэхээр нөгөө яг нэг юм юу сар байгаа. М, Нүд нэгдэнэ гэсэн үг. Нүд нэгдээд зарим хүмүүсийн юм бид нар ч ингээл өдөр тутамдаа дандаа ингээд юм дүрээ өөрчлөөд ингээд яваад байгаа шүү дээ. Одоо маск зүгээд явж байгаа шүү дээ. Ер нь бол Ахаа. жишээлбэл би хүүхдүүдтэйгээ бол ингээ ээжийн дүрт орж байгаа. Ажил дээрээ бол нэг ажилтны дүрт орж байгаа гэдэг ингээд юм дөрүүд байгаа даа шүү дээ. Тэр нөгөө дөрүүдийн яг юм хуурамч дөрүүд гэж байгаа шүү дээ. Өөрөөгөө дүр эсгээл худлаа яриад байгаа хүмүүс байна те. Ахаа. Өөрийгөө ингээ хуураад байгаа хүмүүс. Тэр хүмүүсийн одоо тэр маск нь унаад яг нөгөө Ахаа. маскныхаа цаана байгаа жинхэнэ дүр төрх нь гарч ирнэ. Тэгэхээр тэрэн Аа. дээр нөгөө энэ хүний чинь би сайн найзаа гэж бодож исэн чинь энэ хүн намайг ингэжсэн байна гэдэг ийм жоохон юм тако юмнууд байх магадлал айгүй өндөртэй сараад байгаа байхгүй юу. Тэр зүйл дээр сэтгэл зүйн бэлтгэлтэй байвал зүгээр эн чин эсэргээрээ сайн ийм байх ёстой байгаа учраас энэ 9 сар юм байгаа. Тэгхийн болвол яг энэ сартаа энэ туршлагаа за эн чин угаасаа дүгнэлтийн сар ш тэгээд эргээр хүлээж аваад одоо яг сургамж байдлаар тий туршлага байдлаар ингэж хүлээж аваарэ гэж хэлмээр байна. Тийм байна. Одоо ирээдүйд чамайг айгуул хорж морлчих тийм хүн байсан ч гэж магадгүй шүү дээ. Эсвэл найз гэж жагаад найз биш байсан тий. Тэнгүүд тэднэрээсээ ингээд сайхан 9 сардаа ингээд нүдэ нээгээд тэр хүмүүсээсээ ингээд ангирчингууд яг тухайн үедээ жоохон хэцөөж магадгүй ч гэсэндээ цаашдаа яг зөв хүмүүсээрээ хүрээлүүлэх тийм боломж гарч иж байгаа байхгүй тий. За тэгээ ганцхан хүн дээр биш нөгөө нэг эд зүйл дээр бас тэгж илэрч болно. Аа. Эсвэл нөгөө бидний бодож исэн зүйл дээр ч юм уу те. Аа. Одоо жишээлбэл би ямар нэгэн зүйлийг ингээд нэг юм техникээр хийгээд илээ гэж бодсон шүү дээ. Мгм. За би сормос хийдэг гэж бодъё. Би ингээд сормос хийгээл яг юм нэг техникээр хийгээдсэн чинь миний хийж байгаа техник буруу юм биш үү? Яг энэ техникийн яг энэ зүйл нь буруу юм биш үү? Би нэгээ өөрчлөх хэрэгтэй юм байна гэд нөгөө техник нь өөрөө Мгм. урд нь өөрт нь зөв юм шиг санагддаг байсан. Одоо буруу техник байна гэдгээ ухаарна. Мгм. Тэгээ нөгөө дүгнэлт хийж байгаа сте. Миний энэ техник буруу юм байна. Би нэг байли. Энийгээ дуусгая. Энэ техникийг нөгөө халах хэрэгтэй юм байна. Ахаа. Канселдах хэрэгтэй юм байна гэд чи Тийм. ингээд нөгөө тавьж явуулаад орхиж байгаа гэсэн үг байхгүй. Энергийн төвшөнд бол. Ахаа. Тийм. За ингээд 9 сар маань ингээд дууслаа. За одоо 10 сар руугаа шилжээ. За За. 10 сар маань өөрөө эхлэл хөдөлгөөн идэвхтэй байдлын сар байгаа. Тэгэхээр энэ сарууд ч өөр юм уялдаа холбоотой байхгүй юу? Өмнөх сар нь төгсөглөө, дараагийн сар нь эхлэлтийн сар байгаа. Тэгэхээр 9 сараа яг энэ сая 9 сар төгсөн зөвлөгөөнүүдээ сайн хийчих юм бол 10 сар руу шилжихдээ яг энэ том юмнуудаа эхлүүлээд томоохон төсөл, ажил болон одоо өөрөөгөө юм сорьсон шинэлэг зүйл яг эхлүүлэхэд ингээ энергийн төвшөнд аягүй гоё эрт хүчтэйгээр эхэлнэ гэсэн үг. Тэгээд өөрөө тийм идэвхтэй сар учраас хүмүүсээс ер нь идэвхтэй байхыг шаарддаг. Цаанаас Одоо жишээл аа. цаанаасаа шаардна гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл би өнөөдөр амарчий гэж бодож исэн чинь одоо над руу дарга маань залгаад өнөөдөр нэг ийм юм хийх хэрэгтэй байна хүрээд ирээ гих мэдчлээ ингээд нөгөө ямар аргаар тэр нь илэрж гин Ахаа. одоо хүн болгон өөрийнхөө амьдрал дээр ингээ хянаад явах боломжтой байгаа. Тийм. За Мгм. за миний найз яриа. Миний төсөөдөр 10 сард болдог аахгүй юу. Тэгээд яагаад ч мэдгүй 10 сард бол би дандаа амар их шүжтэй байдаг. Ингээд ичгүүч ингээд аяг нэмэгдээ явцдаг.
Тэгээд чамаг хэлсэн чинь нөгөө нэг яг өмнө нь хоёул ярьжсэнтэй адилхан нөгөө цайлаа бэлтгэр саваа бэлтгэж гээд 9 сар Мгм. цэвэрлэх ёстой энерги цэвэрлээд бүх юмаа сайхан хөнгөрөнгөд 10 сарда ингээд гоё шин юм эхлүүлнэ гэсэн чи амар тийм догтлолтой гоё санагдаж байна. Тэгж чад. Тий. Тий. За тэгээд нөгөө 10 сард нь шүү дээ ийм байгаа. Бусдад найдаж болохгүй сар. Аа за. Бусдад найдахгүйгээр Аа. ер нь бол юмнуудаа ингээд тодорхой болгох. Тэгээд өөрөөсөө шалтгааллах юм ингээ өөрөө үйлдэл авч хийгээд авах үе яахгүй юу? Одоо би өөрөө л ингээ хөдлөөд авах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөсөө шалтгааллах юм аа. Одоо бусдад найдана гэдэг нь юу гэхээр жишээлбэл чи өөр ингээ хоёулаа нэг компанид ажиллаад хоёулаа яг ижилхэн албан тушаалтайг бодъё л доо. За хоёулаа менежер хийдэг. Бодё ресторанд менежер хийдэг тий. Тэнгүүд ингээ 10 сар агиух ингээл захиалах хэрэгтэй байгаад идэг. Тэнгүүд чи өөр ажил үүрэг ер нь төстэй байгаад байгаа штэ. Тэнгүүд энийгээ хоёлоо ялгаж салгана гэсэн үг байхгүй юу? Чи энэ сард юу хий би яг энэ сард юу хий ингээд ингээ нөө тодорхой болгож ингэж хөдлөхгүй болвол би биндээ найдах гээд байгааз энийг одноо хийчих байлгүй даа гэд би үлдээчдэг. Тэгсэн чинь чи хийхгүй надад намайг хийнэ гэж ботсон байдаг. Тэрийг хэлээд байгаа шүү. За за. Нэг тийм. За тий. Тэгээд нөгөө ялангуяа энэ энерги юунд нөлөөлдөг вэ гэхээр шинээр ингээд эхлүүлж байгаа зүйл дээр агай нөлөөлдөг. Нөгөө шин юм эхлүүлж идэг. Тэгэл за энэ маань ингээд тусалж байлгүй дээ. За би энэ сар нүүдэл суудал хийж байгаа юм чи ах トゥ нар маань надаа зөөгөөд өгч байлгүй дээ ч гэдэг юм уу те. Аа. Тэх биш өөрөөсөө шалтгааллах зүйлүүдээ өөрөө зөөгөөд эсвэл өөрөө яг тодорхой болгоод гуйгаад би ингэх чааш шүү таныг та надаа энийг зөөгөөд өөрөө гэдэг юм тодорхой байх юм бол болж юм. Тодорхой биш ингээд найдаад дэж ерөөсөө болохгүй. Надад хийгээд өгчих байх таа гэж нэг бодоод байдаг шүү дээ. Тий. Тийм. Ихгүй л юм байна шүү дээ, тий. Болж өгөөл өөрөө л ингээд хөдлөөл өөрөө л ингээд явуулах сар байгаа. За дээрэс нь энэ нөгөө өөрөө хийж байгаа учраас энэ хариуцлагын сар. Тэгэхээр хариуцлагаа ухамсарлаад ер нь бол нөгөө хариуцлагыг нөгөө шаардж байгаа сараа байгаад байгаа учраас нөгөө юм том том ажлууд ирэх магадлалтай. Тэгэхээр өөртөө ихтгэлтэй байх хэвээр. Тэгээ чадна гэдэг зүйлийг одоо өөртөө ихтгэлтэй байх одоо сэтгэл зүйн юунууд байгаад шүү дээ. Нэг сургалтууд ч юм уу эсвэл юм ном энэ төр байдаг шүү дээ. Тэгэхээр тийм зүйлүүд ингэж уншиж сэтгэл зүгээ бэлдээрээ гэж хэлмээр байна. За. Тийм. За тхиим болвол яг үнэхээр ингээд сайн хөдлөөд ингээд идэвхтэй байж чадах юм бол ер нь бол хөдөлсөн хүнд аз авчирдаг. Одоо азыг хүлээгээл гэртээ өвтөд ах биш. Аха. Ирээсээ гараад хөдлөөд азтай байх, ёндоотой байхын тулд ингээ юмаа хийж байгаа хүнд тэр нь илүү ингэж гоё очдөг. Одоо нөгөө хөдөлгөөнд л орох юм шүү дээ. Нөгөө flow гэж ярьдаг шүү дээ, тий. Тийм байгаа. Ажил хэрэгч сар гэсэн нэг тийм мэдрэмж төрж байна 10 сарыг бол тэгж дүгнэмээр сар юм шиг санагдлаа. Тэгээ ажил хэрэгчээс гадна нөгөө урд нь яг ингээд дандаа өөрийнхөө хийдэг ажлууд биш яг юм өөрөө сорьсон шинэлэг зүйл байвал бас айгуу сайн байгаа. Тийм. Удаан бодоол нэг зарим хүмүүс тийм байдаг шүү дээ. Удаан бодоол эхлүүлэх үү яах уу би хиймээр эдэг. Тэгээ жоохон эргэлзээл идэг шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө ямар ч эргэлзээгүйгээр өөрийгөө хариуцлага тэр чинь нөгөө бас би энийг хийж чадах болов хариуцаж чадах болов бас хариуцлагын зүйл яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр би хариуцаж чаднаа. Би чадна гэдэг сэтгэллээр ингээд хандах юм бол айгу таатай ээлтэй сар байгаа. За ингээд 11 сар руугаа оръё. За 11 сар маань болохоор харилцаа, хамтрал гэсэн юм сар байгаад байгаа байхгүй юу? За 10 сард хэдүүл ингээ юм ихлүүлчихлээ те. Ингээ өөрсдөө хийн гэж энэ хүнд найдаж болохгүй гэдэг ингэж шүү дээ. За ингээ томоохон төсөл ихлүүлж болно гэж ярьсан шүү дээ. За тэгвэл ийм томоохон төсөл ихлүүлчлээ гэж бодъё л доо. 10 сарынхаа төлбөрийг дагаад тэгээд өөрөөсөө шалтгааллах зүйлүүдээ 10 сард ингээ ихлүүлээд ингээ явчлаа. Нэг ажилчин бас нэг юм дүртэй болно шүү дээ. Тэвнгүүтээ одоо миний ажиллаж байгаа зүйл дээр надтай одоо зориг нэгтэй хараа одоо нөгөө нэг юм алсын хараа нэг тий алсын хараа нэгтэй яг нэг чиг рүү харж байгаа хүмүүс ямар хүмүүс вэ? Тийм хүмүүстэй хамтарч болохоор байна уу гэдэг юм хамтрлын юмнууд хийхэд бас айгүй сайн сар байгаа.
Тэгээд хамтрал хийн гэдэг чинь хүнтэй нийгмийн харилцаанд орох гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг Мгм. хэддүүлгийнх нь харилцааны гурвалжин ажиллаж эхлэх гэдэг байна да хүссэн өсөөгүй. Мгм. Тэгэхээр энэ нөгөө сар харилцаан дээр анхаарна. Тэгээд нөгөө харилцааны сар учраас харилцаан дээр нөгөө шалгалтууд ирдэг. Мгм. Сорилууд ирдэг. Жохон уралчих гал, уцаарлчих гал, эсвэл хин нэгний хэлсэн үг жохон имзэг санагдах гал. Зүгээр хэлж байгаа юмд хэрүүлэгдэж байгаа шиг санагдал тий. Тэгэхээр тэр болгоныг жоохон твчин гэсэн үг. Аха. А энэ сар энэ хүн над руу өглөөгүй байна. Би тэрийг Аха. хэлж байгаа юмыг үгэлж гин гэж хүлээж аваад байна гэдгээ өөр дөрөө фокуслаад Аха. тайван байх сар واخгүй юу? Өөрийгөө барина. Аха. Тий. Тийм Айгу байгаад би яаж мэдгүй амарсан тогтлоод ах юм. Баярч баярлаад. Тэгээд би одоо нэг юм хэлэхэд би чиний зөвлөгөөг амар лаг дагж байгаа юм байна. Яасан бэ? байна. Нөгөө харилцаан дээр ингээд одоо яг би нөгөө нэг хамтрагчийн тоог ингээд мэдээд тавьсан штэ. Мгм. Тэгээд тэр хүнд ямар ямар үйлдэл гарах уу, ямар үйлдэл гарахгүй байх уу гэдгийг сонссон учраас одоо жишээ нь сая ингээд зуны амралтыг хамт өнгөрөөхтөө одоо жишээ нь манай хамтрагчтай болохоор зэрэг өгүүлж болохгүй гэсэн нэг тийм зөвлөгөө орж ирсэн байхгүй юу? Тэгээ ингээд би яг Мгм. өгүүлчихгээл тэгэнгүүтээ ингээд за өглөөд яхав дээ. Одоогоос өөрөө ингээд алдаагаа хомсолцсон л байж таараа. Тийм болохоор Мгм. би одоо энэ тэрэн дээр нэмээд тэгсэнгүү ингэсэнгүү гэхгүйгээр зүгээр арай өөр аргаар чи ингэчих юм бол би айгүй гоё баярлнаа гэдэг ч юм уу. Өөр аргаар арай хэлдэг ч юм уу. Тэгээд тэр нь бол ингээд харилцаа хамаагүй тийм зөөлөн нэг нэгээ ингээ улам ойлголцсон. Ер нь бол тийм болсон. Тий. Бидний энэ нөгөө нэг сараар нөгөөдөгаа төлөвүүд чинь юу ахгүй юу? Ийм юм болно шүү, тийм болно шүү гэдэг тийм биш. Зүгээр ийм Мгм. юм болох юм бол та өөрөө ингэчих юм бол танд буцаад нэмэх энерги очно гэд Мгм. тий. Тэгээ ямар ч байдлаар эерэг байдлаар илэрнэ. Тэгээ чиний хувьд болохоор ингээд айгуу гоё цаг хугацааг Мгм. дурсамжтай өнгөрөөгөөд харилцаагаа ч гэсэн илүү гоё юм бие биентэй хүндэтгэлтэй, бие биенийгаа илүү хайрлсан тийм болгоцсон байгаа хөөхгүй. Тийм. Өглөөгүйгээсээ болоод. Илүү ойлголцолтой. Тэгээд Тий. яг өөр хүнд бол мэдээж одоо өгж болно. Гэхдээ яг ಈ манай хамтрагчийн маань онцлог энэ учраас зэрэг би яг ерөөдөө бол өглөөд ер нь хэрэггүй байна гэд тэрийг айгу ойлгосон учраас зүгээр сайхан ярилцаал. Тийм тэгээ яг яагаад энийг дурдсан бэ гэх юм бол 11 сар ерөөдөө иймэрхүү байлаа гэж одоо жишээ нь манай сонсогч нар маань сонссон учраас 11 сард арай жоохон хүлээцтэй. За тэгээд арай жоохон илүү ойлголцолтой байсан цаашдаа ер нь хэрэгтэй байна л гэж би ойлгоод байна л да. Тий. Тийм. За тэгээд энэ 11 сар маань багаар ажилладаг хүмүүс айгүй ээлтэй байгаа. Нөгөө хамтралын сар учраас Мгм. багаар юмаа ажиллаа явуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө баг хамт олонны юм уур амьсгал гой сайжрах, бие биендээ илүү хайртай болох ч гэдэг юм уу те. Мгм. Тийм байгаад байгаа юм. Эсэргээрээ болохоор муугар ирэх юм бол яг нөгөө энерги чинь нэмэх хасах гэдэг нэг хоёр туйл байгаа даа шүү дээ. Тийм. Эсэргээрээ багаар ажиллахад бас эрсдэлтэй нөгөө нэг юм хагарал үүсэх магадaltaй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр Аха. нөх хин энэ өөрийнхөө уур уцаар бол юм огцом зан чанаруудаа ингээд дарчих юм бол болохоор байгаад байгаа байхгүй юу. За ингээд зөвлөгөөнүүд ингээд дагчих юм бол ялангуяа 9 10 сарын үр дүн чинь 11 сард гарах гээд байгаа байхгүй юу. Тийм байна. Тэгэхээр 9 10 сараа яг энэ энергийнхаа дагуу ингээд өнгөрөөчих юм бол 11 сард үр шимэн ирдэг. Үр шимэн ирэхдээ үнэхээр та нэмэх энерги рүү орч чадсан бол хоёр дахин үржих. Одоо харилцаа, Аа. хамаарал гэхэр чинь хамтрал гэдэг чинь дандаа хоёр ба түүнээс дээш тоог хэлээд байгаа шүү дээ. Ха. Тэгэхээр юм хоёр дахин үржигдэж ирдэг. Тэгэхээр нөгөө буюу илтгэх юм бол буян нь хоёр дахин үржигдэж ирнэ. За ажлаа сайн хийсэн бол 10 сард ингээ өөрийнхөө ажлыг сайн явуулсан бол нөгөө одоо бонус гинтийн юм нөгөө шагнал магнал юмнууд байгаад байгаа шүү дээ. Мгм. Тийм зүйлүүд ирэх ялангуяа материалын тал дээр төлхөө тийм байгаад байгаа. Йоо ямар гоё юм шиг. Одоо За за дахиад одоо ганцхан юм хэлээд 11 сар дуусч байгаа. за. Тэгээ 11 сард болохоор аягүй сайн харилцан ярих хэрэгтэй. Дотроо ингэж хадгалах биш. Яг энэ хоолоон дээр ингэж үгээ залгих биш. Яг Аха. харилцан ярих. Тэ хүний яг нэг энэ харилцааны гурвалжин
чиний харилцааны гурвалжин ямар байна вэ гэдгийг чинь шалгах гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр чи хүн Яа. чинь ярилцахдаа яадаг вэ гэхээр хүн хэлээрээ штэ. Мал Аха. хөлөөрөө гэдэг штэ. Тэгэхээр нөгөө хэлээрээ ярина л гэсэн үг. Аа за за яхан гоё. Ээ. Одоо надад мэдээд авсан учраас яг энийг ингээд амьдралтаа амар гоёор ашиглах юм том боломж байгаа байхгүй юу? Мм. Тэгвэл яг тэгж харж байна. Тэгэхээр одоо ингээд хальт дүгнэж хэлэхэд 9 сарда бүгдээрээ ингээд дүгнэх юмаа дүгнээд 50 явуулах юмаа 50 явуулаад цэвэрлэх юмаа цэвэрлээд 10 сарда ажлуудаа умалзуулаад тэгээд 11 сарда бүх юмаа даблдаж авах нэ л гэсэн үг байна шүү дээ. Тий. За Яа. энэ дээр болохоор бас нэг юм юу байгаа. Зарим хүмүүс манд 9 сард юм эхлүүлээд эхэлсэн байгаа хүмүүс байгаа даа штэ. Аха. Тэгэхээр энийг би болох юм уу гэдэг асуудал гарна да. Тэгэхээр Мгм. болохгүй ээ. 9 сард юм эхлүүлсэн болвол тэрийгээ хийжлээ зүгээр хажуугаар нь Мгм. энэ нөгөө зөвлөгөөнүүдэд давхар цуг хийчихээ. Өөрийнхөө хэмжээнд те. Мгм. Тий. А за дээрэс нь одоо саяны энэ ярьсан зүйлүүд чинь зөвхөн энэ сард ингээд энийгээ хийгээд ийн гэсэн үг биш шүү дээ. Хүн болгон өөрийн гэсэн төлөвлөгөөгөө гаргацсан байгаа. Амьдралынхаа хэм маягт тааруулаад аялал бол аялал, зарим нь бол одоо Ажил. ээлжийнхээ амралтыг авсан хүн ч байж болно шүү дээ. Амрах га төлөвлөсөн байгаа ч хүн байж болно. Тэрнтэйгээ хослуулаад өөртөө яаж энийг ингэж энэ энергийг хослуулж болохоор байна. Тэгэд яваарэ гэж захимаар байна. Тий, одоо Уйлшрахгүй. тий, одоо энэ тэмдэглэл бичмээр ч юм шигтэй 9 сардаа бол нэгээд Мгм. сэтгэлд нь ингээд нэг миний бодлоор бол ингээ хамгийн чухал юм нь л ерөөсөн миний хувьд болохоор зэрэг сэтгэл зүй байгаа даа байхгүй юу. Яг нэг Мгм. олон жилийн тээж аваа нэг тийм бодлоод тийм гонигтай юм юу л юу гэдгийг те сайхан тэмдэглэл бичээ тэгээд бясалгал хийгээд өөртөө ярилцахаар үл ярилцаа зүгээр аль болох тэр сэтгэл зүйгөө Өөрийнхөө дотоод хэмжиж. зүйлээ цэвэрлэх гэдэг нь шүү дээ. Тийм. Би бол Мгм. тэгжил зөвлөмөр байна. Тэгээд би ч гэсэндээ тэр тал дээр бас илүү ажиллана гэж бол бодож байна. Тийм. Тэгэхээр чи энэ дээрээ ажиллаад бусад юмнуудаа хийхгүй ч болох байхгүй юу? Одоо заавал чи гэрээ цэвэрлээл, заавал компьютер цэвэрлэх шаардлагагүй байхгүй юу? Одоо Аа. чиний хувьд яг аль нь чухал энэ чи ингээ хэлчихлээ шүү дээ. Би Мгм. ингээд өөрийнхөө дотоод одоо дотроо байгаа зүйлээ цэцэлмээр байна гэж чинь тэ энийгээ л хийчих. Бүх Мгм. цэвэрлэгийг хийх албагүй. Тийм. Тийм. Туушгүй. Балансаа Тийм. барина Тэгвэл бол гэсэн. чи би бүгднийг цэвэрлэнэ гэл ингээл дарах магадaltaй хүн багхгүй юу? Ёо чи яаж Тийм. аач. Тэгэхээр зүгээр яг энийг л хийчих. Тэгэл Аа. энэ зард ажиллаа хийгээл нөгөө бодож исэн бас чиний төлөвлөсөн юмнууд байгаа шүү дээ. Тэрийгээ Мгм. хийгээл явчих цаа. Тийм. Тэгээд ойлголоо. Тэгээд нөгөө нэг би бас нэг юм ихлүүлэе гэж бодож байгаад нэг юм руу ингээд айгүй хүчтэй зөрөгтэй орё гэж бодож байгаад би тэрийгээ зүгээр 10 сараас хийл гэж бодлоо. Тэгээд Чи 9 уул сар нь хизээ хий гэж бодож исэн. яг яг үнэн маргаастай бол гэж юусоо яагаад ч мэдэхгүй нэг юм хүлээгээд байгаа байхгүй угаасаа. Нэг Мм. хашраад ингээд хойш нь тавиад байгаа байхгүй юу? За. Тийм. Ер нь Тэгээд эхлүүлэндээ тэгтээ тийм заавал 9 сард ч байх албагүй юм байна гэд тийм ажил юм биш гэж ч бод. тэ. Ахаа. Тэгээд нэг авсан байгаа сургалтуудаа сайхан ингээд газ үзээ явчих гэж бодлоо 9 сардаа. Аа. Чадлаараа арай хурдан тэгээд сэтгэлзүүдээрээ их ажиллана гэж бодож ин яг өөрөө өөртөө дотоодтойгоо их ажиллая гэж бодож ин тэгээд 10 сараасаа асуудаа сайхан умалзуулъя гэж тийм л төлөвлөгөө орж ирж байна да. За сайн байна. Тийм. Чамаас ингээд зөвлөгөө авчихаар ер нь айгүй гоё байд юм а. Тэгээд манай сонсогч нар маань ч гэсэндээ бас амьдралдаа жижигэн алхмуудыг аваад яваасаа гэж бодож байна. Тийм. Харин. Мм. За ийм л байна да. Тэгээд энэ дугаарыг ингээд хоёлаа төгсгий. За тэгээд Дараагийн дугаар дээр болохоор ерөхий төлөв биш. Одоо эн чинь бол бүх хүнд үйлчилж байгаа төлөвийг сайн хоёлаа ярьсан. аа Дараагийн дугаар дээр болохоор хоёлаа яг чиний төрсөн сар өдөрт чинь тохирсон. Одоо чи ингэх байхгүй юу? 9, 10, 11 гэсэн суур юунуудаа мэдээд авчлаа шүү дээ. Энийгээ хадгалаад яг чамд энэ 9 сар юу бэлтцсэн байгаа юм, 10 сар юу бэлтцсэн байгаа, 11 сар юу бэлтцсэн байгааг чиний он сар өдрийг харж иж хэлэх байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр тоогоо цугтан хийн гэсэн. Тэрийг дараагийн дугаар дээр хоёлаа оруулъя. тэгээ манай сонсогчд маань бас сонирхолтой байж магадгүй. Тий. Мгм. Надад бол тийг санагдаж байна. Надад яг өмнө нь чамаас ингээд сонссон айгүй гоё байсан. Тэгээд м, дүгнээд хэлэхэд
Тэгээ одоо манай сонсож байгаа хэд маань амьдралдаа жижиг жижиг алхмуудыг л авах нь цаамаа бүтээрийн ерөн зорилго байгаа шүү л гэж сануулмаар санагдлаа. Мгм. Тэгээд битээртэй ингээд үнэтэй цаг хугацаагаа хамтдаа өнгөрөөгөөд ингээд битээрийн яриаг сонсдог та хэвээр бас ер нь баярлж байгаа шүү. Тэгээд бүгдээрээ хамтдаа дор дороо жижиг жижигэн алхмуудыг үйлдэлүүдийг хийгээд гоё аз жаргалтай хөнгөн тэгээд энэ тоон шинжлэх ухаан буюу ингээд цомоогоос авж байгаа энэ бүх гоё зөвлөгөөнүүдийг амьдралдаа хэрэгжүүлээд миний хувьд болохоор зэрэг хувь хүн дээрээ амьдралд маань их баг гэлтгүй ерөн зөндөө их өөрчлөлтүүд гарсан. Тэгээд ялангуяа ингээд өөрийгөө ойлгох, энергийг одоо тооны энергийг ойлгох гэдэг ч юм уу. Ер нь бол энэ тал дээр ингээд баг ч гэсэн ойлголттой болох нь ингээд амьдралд айгүй хэрэгтэй байт юм байна гэдгийг ер нь ойлгож авсан байгаа. За тэгээ бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Бүгдэнд нь энэ намрыг сайхан өнгөрүүлээрэ гэж хүсье. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай. За баяртай.